За сайн байцгаана уу. Сарагийн 30 хоногийн чаленжийн 11 дахь өдөр тавтай морилоо. За ер нь бол шууд гараад тэгээд одоо мотивашн буюу одоо ирч хүч өгөх тийм бичлэг сонсонгоо гүйж байгаа. Тэгээд тийм ирч хүч өгөх өгчин өөрөө ингээд айгүй хөөрхөн хүчтэй бай, чи чаднаа, чамаас өөр хинч чадахгүй, чи чадна гэд гой зоригжуулаад хахаар ингээд амар гоё ирч хүчтэй гүгээд тасглаа хийгээ тэгээ ордог. Тэгээ өнөөдөр ингээд өчтөр нөгөө нэг юм бүжгийн сургалтанд яваад тэгээд амар ядраад ингээд хүс мөс гараад амар ядраад тэгээд 11 цаг үед унтсан баггүй. Тэгсэн чинь сая босчоод бас гарахгүй гэж байна. Бэли гэд. Тэгээд би за чи юу яриад байна гэд 30 хоног гэж хэлчихэд юу яриад нэг 10 дахь хоног дээр ингээд шантарчих юм уу? Ингээл болоо юм уу гэд хэлээд тэгэл гараад ирлээ. Тэгээ гараад ирсэн чинь гоё юм. Өчигдөр жоохон хүүтэй өдөр байсан. Өнөөдөр бас жоохон сэрүүхэн байна. Тэгээ зөндөө олон хүмүүс бас гарч гүйж гин. Тэгээд ийм гоё газар амьдраад нэг жил болчихж өглөө эрт гарах юм гоё байдгийг мэдрэхгүй өнгөрсөн байна. Тэгээд өөртөө ийм чаленж зарлаад гарч ирсэндээ үнэхээр баяртай байна. Тэгээд ямар ч лээс ахаад нэг өдрийг давчлаа шүү. Анар ч гэсэн ингээд жоохон спортлог байгаад эрүүл байгаад ирч хүчтэй бай гэж бодож байгаа бол ядаж гараад талахаарай. Гоё агаарч гэртэй байснаас ер нь бол хамаагүй дээр байт юм биш үү. Би ингээд ер нь жоохон амархан сэтгэлээр унцдаг зантай. Тэгээд яагаад гэвэл миний би жоохон сулбар байгаад байсан. Тэгээд сэтгэл санаа бол эрүүл биен дээр ингээд хүчтэй сэтгэл зүй тогтдог гэдгийг ерөнхийдөө ойлгоод тэгээд бие хүчрхэг болох хэрэгтэй юм аа. Одоо ингээ байшингийн хундаам сайн байх тусмаа байшин бат бөх одоо баригддаг шиг миний сэтгэл санааны хамгийн том түшиг тулгуур гэх юм уу тэр зүйл маань миний бие болж таарч байгаа. Тэгэхээр миний булчингийн масс хэр их байна төдий чинээ би хүчрхэг хундаамтай байх болно гэдгийг ойлгосон. Тийм учраас би хундаамаа бэлтгэхийн тулд яаж ч ингээ өөдрөг байгаад ингээ цаанаасаа ингээ суйлдаа сэтгэлээр унаад ингээ юм бол ингээл ороод сэтгэл готролд орчих гол байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань ерөөсөө хайгаад тайгаад олсон чинь сул биенээс болсон юм байна. Тийм учраас би булчингаа хөгжүүлээд арай илүү хүчрхэг хүнийг бүтээх хэрэгтэй юм байна гэж шийдээд энэ чаленжийг өөртөө зарласан байгаа. Та нар ч гэсэн жоохон ингээд сэтгэл санаа тавгүй ч юм уу нэг юм шантрамтгай хэцүү байвал дасгал хийгээд үзээрэй. Баг багаар хийгээд тэгээд дасгалууд нэлээд судлаад үзсэн чинь гүйлт бол хамгийн шилдэг дасгал болж таарсан. Ягаад гэвэл гүүхээр ингээд би дөрөгдөг, дээрэс нь хамаг би булчин бүх тэр жигтэй ажиллана, дээрэс нь би хална. Тэгээ би хална гэдэг чинь өөрөө дархлааны системийг маш сайн ажилуулж би идэх одоо хорт бодисуудыг одоо задлж устгаж өгдөг байгаа. Биеийн дулаан алдагдсанаар ерөнхийдөө хорт бодисууд бид хоригдлагдаж үлдчихдэг. Тийм учраас ингээ биеийг халуун байлгаад аль болох хөлрөх халуулцлаа гүүх бүжиглэх одоо юу гэдэг йог хийх, фитнес хийх юу ч байж болно. Тэр хийх боломжтой. Тэг яг гүйлт гэдэг зүйл ерөнхийдөө бол тэр жигтэй ингээд биеийг халааж ажилуулдаг учраас би гүйлтийг ер нь хамгийн сайн гэж ойлгож байгаа. Тэгээд гүйлтийн гайхамшигыг бол маш олон хүмүүс мэдэж байгаа. Тэгээд амьдралынхаа хэм маяг дасгал гүйлт одоо юу гэдэг энэ зүйлүүдийг хэм маягтаа оруулж чадсан хүмүүс байвал бас туршлагаа бас энэ коммент хэсэгт хуваалцаарай. Тэгээ бусад хүмүүс ч гэсэн урам зориг өгөх хаа гэж найдаж байна. За ингээд сараатай хамт 30 хоног урагшаа.